Хай, сайн уу? Бутанаас мэдчилж байна. Тэгээд өндөр юу гэдэг юм талсан мөлөө oko. Юунд ирсэн одоо яг ойлгож хэлж байгаа. Startup Community Bootcamp гэдэг. Стартапын ингээд экосистем нь одоо үүсгэн байгуулагчдаас бусад хүмүүсийг бэлтгэх бүтэн өдрийн сургал. Тэгээ өнөөдрийн бид нэр энэ Бутанд байдаг энэ нэтгэгийн элчин сайд одоо манай хүндэт зочноор оролцсон. Бас дээрэс нь төрийнхэн бол бүгд ирлэх шүү. 2-3 яамны сайдууд ирж оролцсон. Тэгээд бас сайдын доотх төрийн нарийнууд нь бүгдээрээ ирсэн. Тэгээд энд нэг ойролцоо 30 хүн 40 хүн. Энэ зөвхөн урилгаар л ирсэн хүмүүс байгаа. Тэгээд эднэртэй ингээд бүтэн өдөр ярилцаад тэгээд ер нь экосистем бүрдүүл ямар ажил ордгийн, яанаас нь эхлэх ёстой, хүмүүс ямар үр гүйцэтгэхийн энтергээл алхмалмаар хийсэн бүтэн өдрийн юм сургалт болсон. Уцаа сууж хахад нэг групп компани захирлуудаас ахуулаад бүрдээд стартапын дөнгөж эхэлсэн хэрнээ ингээд бас нэг битайхан явчихсан гэж бодсон залуучууд хүртэл харагдчихжээ лээ. Яг надад нэг гой санагдсан юм гэхээр нөгөө воркшоп бол үнэхээр супер. Үнэхээр бүр бүгдийг оролцуулж чадж байна. Бүгд ингээд тархи гашлагаад байж байна. Надаа нөгөө зарим яг нөгөө фейлдээд амжилттай болсон стартап оунеруудын, фаундеруудын түүх бол үнэхээр гоё санагдсан. Тивагийн түүх би баг үлдэж штеп чийсэн. Тэгтээ Око энэ өөр юу гэж явуулаа? Мэдгүй одоо тэгэл юм яриад яваад их. Би нөгөө би одоо Окоптер чи ингээд партнер баг 5 жил болчихно. Тэг би Оког бол нөгөө нэг сошиал дээр байдаг Окогоор мэднэ. Яг Techstars дээр юу гэдгийг өнөөдөр анх удаа харж байгаа байхгүй. Энд одоо Око яг Techstars төлөөлөө байж байгаа. Үгүй. Үгүй юу төлөөлөө. Энэ одоо өөрийгөө төлөөлөө яг. Тэг энийг би өөрөө Око эм бид нэр Chevant бид нэр өөрсдөө энийг хийж байгаа. Санаачлаад уу? Тий өөрсдөө санаачлаад эдний төртөө ярилцаад бидний ийм танай экосистем тиймэр байна. Энд ч угаасаа би олон жилийн өмнө ирж хийжсэн. Ерөнхий сайд. Тэгвэл энийг Techstars-гүй тайтаа яриад хийж болох юм шиг. Манайха юу идэв бодоо идэв. Тэгээд айгүй сонирхолтой нэ би энэ яриаг 3 сарын өмнө бид нэр ингээ хийгээд гисэн чинь эхний яам нь орж ирээл тэд нар 2 дахь ямаа дуудаал 3 дахь ямаа дуудаал тэгэл мөнгө нь босч ирээл багш бэлэн бол сурагч бэлэн бол багш гэдэг шиг тий. Тэгээ би бас түрүү босдлоо өргөн хүү хүчтэй хүзүүний хамттай гэж үг байдаг шүү дээ тий. Одоо үнэхээр өргөн хүүгийн хүчийг бутан урсаад үзэж байгаа юм тий. Окей амьдрах нэг амар зөв бэлж байгаа юм. Тийм шүү дээ. Гэхдээ бас ард нь энийг тэгтээ хийж байгаа яг миний зорилго болоо мэдээч хэрэг би энд ингээд амьдрал нэлээд цаг зарцуулдаг хүн болмоор байгаа. Энд байгаа entrepreneur-д бас дэмжмээр байна. Яг адилхан л байхгүй юу? Тэгээд сая энэ ч олон хүн сая манай юу таашил нэг нууцаар хэлчих шиг болоо бид нэр стартап Бутан гэдэг төрийн бусыг нь байгуулж байгаа. Тэрийг би одоо манай баг эзэмшиж байгаа. Тэгэхээр нэг стартап Монгол гэдэг бид нэр төрийн бус Монгол байгуулсантай яг адилхан Бутаныг нь бас хийж ингэж. Өөрсдөө ингээд энэ ус руу ингээд шахаж оруулж идэвхтэй тоглогч болох гэж. Тэгэхээр Окогийн буйнаар шахагдаж орж ирж ментор болж байгаа. Маргааш өстөгөө үед би бүр маргааш үнцэн ажиллаж байгаа. Маргааш үнцэн ажил. Маргааштай жинхэнэ гоё. Маргаашийн бас оройн төгсгөл нэг юм рил оруулна. Тэгээд мэдрэмж за өнөөдөр ямар ч гэсэн Окогоор бол маш их багтлаа. Яг энд одоо төөр тэ яг энэ хэдэн 100 удаа хийсэн юм энд хийж байгаа болохоор манай хүний хувьд бол төрдөхгүй юм. А бит хоёр бол ингээд шок тэ ингээд төрийнхнийг нь одоо ингээд томчуултаа ингээд цуглуулж өө чи тийг өө. Гэхдээ хамгийн гол нь тэр хүмүүсийг яг ингээд дахин ажилуулад яг нэг ингээд даалгаврын төлөө ингээд ажилуул одоо юу гэдгийг фокуслуулаад тэнцээс үр дүн гаргуулад өөрсдийнх нь харж чадах байгаа өнцгүүдийг харуулад ингээд дуусгаж байгаа нь яг одоо манай Монголд бол нөгөө нэг юм одоо технологийн одоо юу л ассоциашн байгуулагдах гэх тэн төлөв байгаа болохгүй ингээд дээр доор Окогоор нэг воркшоп хийлгчээч guys гэж би нэг тэгж хэлчихмээр санагдав. Хэдүүлээ Монголоо молохгүй шүү. Хүмүүс яг тэгэхэд эдний манайхыг хараач. Бид нар яагаад дэрэгт хэрднээ танихгүй гэдгийг одоо би энд бол ингээ харамсаад байж байгаа байхгүй. Энд бол хүмүүс ингээ учраа олцсон шүү. Үй бид нар ингэстэ мэн ихстэ байна гэдэг төрн хувийн эвшлэн төрийн бас байгууллагууд нь том одоо нөгөө группүүд нь ингээ ойлголцоод айгуугаа ингээ инээлдээд гараа бариад окей nice болоо гарч байгаа байхгүй. Тэнд бид нар чинь нэг тийм шуудатай юу шиг л ингээ хавралтай л байж байгаа. Болох. Тэгээ одоо болох юм байна. Бит хоёр мэдлээ гэрчиллээ. Энэ хөө. Тэгээ гэрчгүй болохоор өөрийгөө хэлж чадахгүй. Тэгээ тэргээр ингээд тойрол яваад идэг байсан. Өөр ус орноо тэгэл яваад байсан. Окей тэгээ өргөжлийг маргааш. Маргааш арай бас. Баярлалаа.